Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Италийн Segafredo Zanetti Coffee. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шотландын Бродис цай. За эрхэм үзэгч та бүхэндээ амралтын өглөөний мэндийг хүргэж байна. Ингээд өглөөхөн эрхэм үзэгч та бүхэнтэйгээ шинэ мэдээлэлтэй сонирхолтой ярилцлагаар уулздаг кофе цай нэвтрүүлэг маань өнөөдрийнхөө зочдыг үзэгч та бүхэнтэйгээ уулзуулахад бэлэн болсон байна. Ингээд өнөөдөр манай студид Ultrasonic компани төслийн менежер урнаа зам борлуулалтын менежер Отгон Баяр нэр ирсэн байна. Шинэ өглөөний мэндийг та хоёртай хүргэе. За амралтын өдрийн мэнд. Амралтын өдрийн мэнд хүргэе. За та гуравтаа энэ өглөөний мэндийг хүргэе. Үн түнчлэн амралтын энэ сайхан өглөөг за UBS Lewis-ийн кофе цай ярилцлагын нэвтрүүлэгтээ хамт эхлүүлж байгаа. Үзэгч та бүхэндээ бас энэ гайхалтай өглөөний мэндийг хүргэж байна. За өнөөдөр бол Ням гарагийн амралтын өглөө байгаа мэдээж халуун ам бүлээрээ өглөө босоод сайхан өглөөнийхөө цаг ууж байгаах гэж бодож байна. Тэгэхээр хүрэлцэн ирсэн зочдоос өглөө эртлэн ирсэн учраас өглөөний цагаар дайлъя. За бидний сонголт нь Segafredo Zanetti Coffee мөн Brodies цай байна. Тэгэхээр та хоёр маань юу уух вэ? Цай ууж. Кофе ууж. За би кофе ууж. Кофе ууч гэдэг айгу. За тэгэхээр мэдээж эссэн зочд маань бүгд бол хамгийн түрүүнд бол одоо компанийн үйл ажиллагаа бас тийм ээ бүтээгдэхүүн үйлчлэгийг бол танилцуулдаг тийм боломжтой. Тэгэхээр хоёр маань хамгийн түрүүндээс Ultrasonic компанийга үзэгчдээ бас танилцуулахгүй тийм ээ. Ер нь бол ихэнх үзэгчд маань бас Ultrasonic компани талаар мэднэ гэж бодож байна тийм ээ. Тэгэхээр бас компани танилцуулаад ярилцлага эхлэе гэж бодож байна. За юуны түрүүнд үзэгчдээ өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр Ultrasonic компани 2001 онд эрчим хүч дулааны хэмжих хэрэгсэл анх Монгол улсад нэвтрүүлж улмаар барилга байгууламжийн халаалт халуус цэвэрлэх байгууламжийн хамгийн сүүлийн үеийн дэвшлэг техник технологиг за баруун Европын тэр дундаа холбооны бүгд найрамдах Герман улсаас Монгол улсад нэвтрүүлэн ажиллаж байна. За хэрэглэгчид маань Герман технологитой, Герман чанартай гэдгээр нь бас илүү сайн мэдэх бах. Тэгэхээр бидний зорилго бол ерөөсөө барилгын дэд бүтцийн салбарт чанартай, дэвшилтэд техник технологиг нэвтрүүлж за ингэснээр маань тэдгээрийн хэрэглэгчд бол ард иргэдийн маань амьдралын чанар дээшгэж тав дахьтай амьдрах нөхцөл бүрдэх юм. Нөгөөтэйгөр өнөөдөр бид асар урттай хөгжиж байгаа энэ техник технологи 90 оны амьдрал шүү дээ. Тэгэхээр биднийг ерөөсөө хүлээхгүй байна энэ техник технологийн хөгжил дэвшил. Гэхдээ эцсийн дүндээ эдгээр техник технологийн дэвшил маань бүгд байгаль хэрүүгээ хандж байна. За одоо сүүлийн үед яригдах болсон эко ногоон технологи гэж их яригдсан болсон. Тэгэхээр энэ рүү чиглэж байна л да. Тэгэхээр өөрөөр хэлбэл дэвшлэлт технологи, ногоон технологи гэдэг хоёрыг бол эцсийн дүндээ нэг үг болж одоо хувирж байна. Дэлхийн нийт үүний адилаар одоо хэрэглээгээ илүү байгаль дээлтэй гэдэг утгаараа сонголтоо хийдэг болсон байна. Тэгэхээр манай улсад энэ хэрэгжиж гин үү гэдэг нэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр огт хэрэгжиж гин үү огт хэрэгжихгүй байна гэж хэлж болохгүй. Мэдээж бага хэмжээгээр хэрэгжиж байна. Харин дийлэнх хэрэглэгчд, дийлэнх ард иргэд маань бас ойлголт дутуу байгаагаас энийг бол хэрэглээндээ хараахан нэвтрүүлж чадахгүй байна. За үүний ойлголтыг зарцаалруулахаар бид бүхэн маш эрчимтэй ажиллаж байна. Ultrasonic компани бол UBS Lewis-тэй хамтран бол олон нэвтрүүлгүүдийг бол хийсэн байдаг л да. Тийм дунд бас агаарын бохирдлын тухай бол ерөөсөө өвлөлт хорол зэрлэн өмнөхний жилдээ бол агаарын бохирдол болж байгаа тийм ээ. Тэгэхээр яг үүний эсрэг одоо тийм энэ асуудлыг одоо асуудлаас гарц гаргалгаа шийдлүүдийг бол Ultrasonic компани бол их олонтой одоо олон технологиор нэвтрүүлсэн байж байгаа. Тэгэхээр агаарын бохирдлын одоо бас тийм ээ ямар одоо тийм ээ гарц шийдэл технологиуд бас компанид байгаа байлаа. Энэ талаараас урнаа гэж мань ярьж байгаа. За агаарын бохирдлын эсрэг манай компани дотроо ногоон хөгжлийн бодлого тодорхойлцсон хэмжээдэг бас бусад компаниудаас арай жоохон нэг алхам урд гэх юм да. Тэгээ ер нь бол агаарын бохирдол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлийн юм хоёр төслийн баг ажиллаж байгаа. За төслийн багийн нэг хэсэг нь одоо танаа UBS-тэй хамтарсан ажлууд байдаг. За энэ хоёр багийн тэр хэрэгжээд нэг 2 жил гарсан болчлоо. 2 жил гарны үр дүнгээ бид нэр бас хэлцэж үзсэн байна. За агаарын бохирдол би бол яг нөгөө хөрсний бохирдол хариуцсан төслийн менежерээр ажиллаж байна. За агаарын бохирдлыг бууруулахдаа манай борлуулалтын менежер тодорхой хариулт өгье. Дараа нь би хөрсний бохирдлын хадлаар өгч болох. За тэгвэл шууд тийш шилжиж тийм. Тийм. Тэгэхээр өнөөдөр бол Улаанбаатарт тулгарч байгаа хамгийн том асуудал бол агаарын бохирдол байна л да. Өнөөдөр хүн бүхэн агаарын бохирдлын талаар санаа зовж байна. Хүн бүхэн л энэ агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авахыг хүсэж байна. Гэхдээ яг яаж вэ гэдэг нэг асуудал бол гарч байна. Ямар шийдэл байна вэ? Хинч одоо үр хөвгтэй юм утаа болохоор амьсгал өсөхгүй шүү дээ. Тэгэхээр агаарын бохирдлыг үүсгэж байгаа их үүсвэр нь юу вэ гэдгийг хамгийн түрүүнд
илрүүлэх нь чухал. Тэгэхээр Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэн хэсгийг гэр хорооллын утаа эзэлж байгаа. Сүүлийн үеийн одоо судалгаа шинжилгээний бүх үр дүн манай энэ амьсгалж байгаа утаа бол үнэхээр хортой гамшигын хэмжээний байна гэдээ харуулад байна л да. Тэгэхээр одоо бид яах хэрэгтэй вэ? За барилга байгууламжийг халаахад ерөнхийдөө нэг хоёр л сонголт байгаа юм л та. Нэг бол нүүрсээ төлөе, нөгөөх нь цахилгаан халаалт. Тэгэхээр ультрасоник компани цахилгаан халаалтын технологи шийдлүүдийг за Герман улсын Stiebel Electron фирмтэй хамтран ажиллаж байгаа. 2004 оноос хойш Монгол улсад албан ёсны дистрибьютор ажиллаж байна. За тэгээд энэ хугацаанд нийт 10 төрлийн цахилгаан халаалт байна л да. Stiebel Electron фирм маань өөрөө 92 жилийн түүхтэй дэлхийд үнэхээр шалгарсан юм том фирм. Шилдэг технологи нэвтрүүлэгч. За тэгэхээр эдгээр олон төрлийн халаалтын шийдлүүдээс за Монгол улсад хамгийн оновчтой хамгийн одоо төгс одоо хамгийн оновчтой шийдэл маань юу юм бэ гэхээр би нэг технологиг онцолж байна. Энэ маань юу юм бэ гэхээр шүн дулаан хадгалагч гэдэг. За энэ маань яаж ажиллах вэ? За тий шүн дулаан хадгалагч болохоор за нэрнээсээ л ер нь тодорхой байгаа. Шөнийн цагаар дулаанаа нөөцлөөд өдрийн цагаар цахилгаан зарцуулахгүйгээр дулаанаа ялгаруулах юм. За энэ яагаад оновчтой юм бэ гэхээр цахилгаан халаалт гэхээр хүмүүс ингэдэг шүү дээ. Нөгөө нэг цахилгаанаар ингээд гэр айл өрхөөд ингээд дулаанаа шийдчихлээ гэхээр нөгөө цахилгааны даацын асуудал. За нөгөө талаар цахилгаан халаалтаа шийдснээр яг хэмнэлттэй байж чадахгүй гэдэг ийм хоёр асуудал тулгардаг. Тэгэхээр энэ хоёр асуудлыг шийдсэн ийм хамгийн оновчтой шийдэл юм байна. За ажиллах зарчмын хувьд болохоор ерөөсөө хоногийн 24 цагийн за хамгийн ихтэй нэг 8 цагт нь яг шөнийн цагаар ажиллаж байгаа байхгүй. Тэгээ дотроо ийм нэвтрүүлэн тоосохтой. За үүнийгээ шөнөнгөө халаагаад энэ маань өөрөө 600 хэм хүртэл хаалах юм. За тэгэхээр өдрийн цагаар энэ нөгөө нөөцлөгдсөн байгаа дулаан нь ерөөс сахиан зарцуулахаар ингэж дулааны ялгар болчихж байгаа. За тэгээд нөгөө талаар одоо хэрэглэгч талаас бол энэ бол за Улаанбаатар талаас бол ингээд утааг ингээд бууруулчлаа тий. Ингээд болж байна. Хэрэглэгч талаас ямар хэмнэлт авчрах юм бэ гэд ингээд үзэхээр Улаанбаатарын одоо энэ цахилгаан станцуудад шөнийн цагаар маш их илүүдэл эрчим хүч ингэж яадаг үнүүд тийм байна. Тэгэхээр үүн дээр төрөөс зохицуулт хийгээд шөнийн одоо хэрэглээг дэмжих үүднээс хямдралтай терапиг хэрэгжүүлээд одоо явж байна. Тэгэхээр яг энэ хямдралтай терапиг ашиглаад ерөөсөө дулаанууд нөөцөлж байгаа. Тэгэхээр нэг талдаа хэрэглэгчдэд өөрт маань хямдалтай явах нь хямд тарифаар дулаанаа нөөцлөд гэрээ халаачдаг. Нөгөө талаар энэ Улаанбаатарт илүүдэд байгаа үнгүүдэд байгаа шөнийн илүүд эрчим хүчийг ашиглаад энэ маань хин хиндэ ашигтай гэдэг утгаараа. Тэгэхээр одоо энэ дээр график харагдсан энэ бол бусад шийдлүүдтэй харьцуулахад халаалтын зардал 3-аас 4 дахин бодит ийм хэмнэлт авчирж байгаа. Тэгэхээр нэг одоо харах ойлгоход тийм ээ төрөөс одоо зохицуулалтаар шийдсэн шөнийн хямд тарифаар одоо шөндөө эрчим хүчээ хоримтлуулж аваад тэгээ өдөр нь тэр хоримтлуулсан дулаанаараа ингээс халаалт тоолоод амьдрах нэ тийм ерөөсөө товчхонд бол ингэж ойлгож байна. Тийм яг ерөнхий яг бол зарчим нь бол тийм. Тэгээ эн чинь бас өөрөө маш дэвшилт технологид утгаараа маш олон давуу талтай. За үүнээс дурдах юм бол ямар ч тийм нэмэлт одоо турба хоолой тийм илүү юм ерөөсөө шаардахгүй. Нүсэр биш тийм нүсэр биш ерөөсөө. За хоёрдугаарт хамгийн гол нь одоо бүрэн ийм автомат заавал хүний гар оролцох шаардлагагүй. Тухайн цагтаа очиод унтраад асчин яг тухайн өрөө таслагддаг яг тодорхой заасан температуртанд байраад байж идэг. Тэрнээс хэтрүүлэхгүй, бууруулахгүй. За тэгээд хамгийн бас том давуу тал бол Герман гэдэг утгаараа манайхан бүгд бас Герман чанар, Герман технологи мэднэ те. Ашигтын зардал бол энэ 30 жилтэй гэж ярьсан байх бол дахиж удаж авах шаардлага байхгүй бол. Тийм. Шөнийн цахилгаан бид нэр сая болонтой ярьлаа шүү дээ. Шөнийн цахилгааны тариф 50% буурчлаа гэж. За тэгэхээр шөнөөр одоо энэ халагчийг манайхан бол хэрэглэл илүү тохиромжтой юм байна. За шүн ажиллуулаад тавьчихдаг хүмүүс маань унтан тэгэхээр ер нь эрүүл ахуй талаасаа гэдэг юм аюулгүй байдлын баталгаа хэрхэн хангагдсан байт юм бол Герман чанар гэхээр ер нь бол ойлгомжтой байгаа. Тэгэхээр энэ тал дээр бас дэлгэрүүлж ярихгүй юу? Аа. За Герман чанар гэдэг утгаараа биш. За бүр өргөн хүрээнд ярихад нөгөө евро стандарт гэж байдаг шүү дээ. Евро стандарт чи өөрөө нөгөө хэрэглэгчийн аюулгүй байдал, ая тухтай юг хамгийн дээд зэрэг хангасан тийм яг тийм босго босго шалгуур байдаг шүү дээ. Тэгээ евро стандартад нийцсэн гэдэг утгаараа ямар ч тийм аюул
эрсдлийн тийм уян байхгүй. За нөгөө талаар ямар ч дуу чимээгүй хамгийн гол нь агаарыг шатааж тэгж хуурайш болохгүй. Тэгээ бас нэг хэмнэлттэй тал нь бас ойлгох хэрэгтэй байна л да. Бид нар чинь яг гэртээ байгаа амьдарж байгаа одоо байх хугацаа байх хугацаа өглөө 9 цагаас гараад оройн 6 цагийн хооронд эрчим хүчийг хэрэглэх шаардлагагүй байдаг шүү дээ. Тэгэхээр автомат ажиллагаатай ингээд давуу тал нь тэр л дээ. Ажилдаа ирэхээс өдрийн цагаар халаах шаардлагатай тохиолдолд одоо гэртээ харихаас өмнө 2 цагийн өмнө нөгөө автомат ажиллагаагаар мэдээлэл тохируулаад өгчин. Тэгээд эрчим хүчийг тэр хоорондоо ашиглах ямар ч шаардлага байхгүй үед бол унтраач. Тэгэхээр одоо энэ бол бас нөгөө талтай хэмнэлт болоод харагдана. За тэгээд шүндлэн хадгалагч гэдэг байгаа дулаан хоримтлуулан халаалдаг төхөөрөмж маань Монгол улсад орж ирээд одоо нэг 10 хэдэн жил болж байна. Ер нь бол одоо мэдээж хэрэг одоо Монгол туршигдаад ирсэн олон технологиуд байна л да. Тэгээ ашиглалтын хувьд ямар байна? Ашиглалтын алдаа гарч ийн үү? Ямар нэгэн аюулгүй байдал байна уу? Эвдрэл гэмтэл байна уу гэдэг нүдэд бол яг ингээд харагдцсан байж байгаа. Манай одоо 10 хэдэн жилийн хэрэглэгч нар байна. Одоо хэрэглэгч нарын судалгааг бид нэр ажлаас аваад эхэлж байна. Одоо эрх холбоогоор одоо явах гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр ер нь энэ улсуудын сэтгэл ханамж бол нэлээд өндөр хэмжээнд их хангалуун байдаг. Ер нь бол сайхан технологи байгаа. Шүн дулаан хадгалагч за одоо хэрэглэгчдэд хүрээд 10 хэдэн жил болж байгаа гэдэг чинь өнөөдөр баг амтай бүхэн агаарын бохирдлын талаар ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр гэр хорооллын одоо тэдгээр хүмүүс яагаад яг энэ одоо уламжлалт арга барилаас нэг сайн салж өгөхгүй байна. Тэдэнд мэдээлэл муу хүрээд байна уу? Эсвэл одоо юу гэдгийг төр зэсгээс энэ дээр илүүтэй анхаарад яг энэ одоо танахаас дэвшүүлж байгаа энэ дэвшилт технологиг одоо тэдгээр зарилтад хэрэглэгчдэд хүрэхэд төр зэсгээс илүү анхаарч ажиллах хэрэгтэй юм байна. Масс чиглэл рүү хандуулахад бол ерөнхийдөө бас нэг үнийн асуудал байгаад дээ. Тэгээ үнийн хувьд бол бас төрөөс нэг зохицуулт хийгээд өгчвөл өмнөх засгийн газар хэрэгжүүлжсэн бас энэ засгийн газар ч гэсэн яригдчихэж байгаа асуудал байгаа. Тодорхой хувийн төрөөс дагаад тодорхой хувийн иргэн даах юм бол ер нь бол нэг болохгүй одоо систем биш. Ер нь бол цахилгаан юу агаарын бохирдол бууруулалт гэвэл нүүрсэлүүлэхгүй ахал аргал нэг л арга байгаа шүү дээ. Ер нь бол тийм цахилгаанаар хадгалах тийм л аргад юм бодоод ах юм байхгүй нэг л арга байгаа шүү дээ. Тэгэхээр яг нь ер нь бол нөгөө масс руу чиглэлийн иргэд рүү хандуулъя гэвэл төрийн зохицуулалт зайлшгүй хэрэг болоод байна л да. Үнэхээр шаардлагатай одоо ингээд энэ ажлыг хэрэгжүүлэе гэвэл төрөөс заавал одоо ийм оролцоо хэрэг болж байна. За энэ дээр ямар оролцоо байх шаардлагатай вэ гэхээр одоо гал импортын дотроос чөлөөлөд өгч болж байна. Яг үнэхээр одоо энэ технологи батлагдсан ногоон гэдэг нь одоо ингээд тодорхой шалгуураар шалгагдсан. Одоо манай шинжилгээ хадгалагч ногоон бүтээгдэхүүний гэрчлэгийг 2013 онд авсан баха. Авсан шүү дээ. Тэгээд ер нь бол тийм хэмжүүрийн албаар баталгаажуулсан ийм төхөөрөмж байгаа. За тэгээд бас нэг арга нь бол бас тодорхой хувийн улсаас одоо хариуцлага болж штэ тий. Тодорхой одоо ямар иргэдийнхээ одоо төлбөрийн чадвараас хамааруулаад байх юм уу? Ямар ч гэсэн ийм төрийн зохицуулалттай байх юм бол үнийг бол бас тодорхой хэмжээгээр бууруулж хангалттай бууруулж болохоор байна лээ. Бид нэр өнгөрсөн жил нийлүүлэгч байгууллагуудтайгаа одоо Германы компаниудтайгаа энэ талаар уулзсан. Ер нь бол масс руу чиглэсэн тоош хэрэг олон болсон. Ийм тохиолдол 30 хүртэл байр үнийг бууруулах ийм боломжийн талаар ярьж ирсэн. Тэгээ одоо энэ ажил маань яг засаг солиудаа төр зур зогссон байгаа. Тэгээ дараагийн засагтаа бид нар одоо хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон ажлууд байгаа. Тэгээ одоогор бол яг тодорхойлоогүй л байна. Гэхдээ ямар ч байсан бол ультрасоник компани бол яг энэ ногоон технологи тийм ээ энэ агаарын бохирдлын эсрэг хөрсний бохирдлын эсрэг бол тууштай одоо өөрсдийнхөө боломж худалдааг дайчлаад л ингээд нэвтрүүлэг хийгээд л тийм ядж л зөв ойлголтын одоо суурьсаа ингээд суулгаад өгч ийгээд. Тийм нэг хэрэглэгчийн хандлага сэтгэл зүгээс өөрчлөх шаардлага байна. Нүүрсээ төлөөд байх уу одоо ингээд бас үнэхээр одоо улс төрөөс ингээд усаас ингээд тусалцаа боломж өгөх юм бол хин нүүрсээ төлөхгүйгээр одоо бид энийг авчвал одоо нэг эхлээд бодож эхлэх хэрэгтэй байна л да. За энийг би эхлээд хэдээр авах вэ? Дараа нь ашиглалтын зардлыг болгоё. Тийм одоо утаа хэр зэрэг буурахын ингээд бас хэрэглэгч рүү өөрсдөө бас тийм хөрсөө бохирдуулахгүй байх талаар яах юм? Үнэр гарахгүй байх талаар яах юм? Уламжлалт нөгөө модон жолонгой байлгаад авах уу гэл тэ. Тэр сэтгүүн талд нь бас өөрчлөлт оруулах шаардлага байна. Ер нь бол ультрасон компани шинэ дэвшилтэт технологиг оруулж ирэхийг зорддог. Тэгэхдээ тэр болгон дээр мэдээж хэрэг бас л одоо бизнесийн байгууллагын чинь бас асуудал төлбөрийн асуудал байна. Тэгэхдээ энэ өнгөрсөн жилийн хугацаанд анхдагч гэж оруулж ирсэн юмнууд маань тодорхой хэмжээний шалгуурыг яасан, тодорхой хэмжээний зардал өөртөө шингээсэн болохгүй асуудлууд үүссэн тий. Одоо ашиг алдагдлын талаар ч ярьж штэ. Ийм болгоныг ардаа туулаад ингээд бас нэг тодорхой зорилт чиглэл тавьсан нэг дэвшилтэт технологи гэдэг юмыг бас нэг дотроо агуулсан нэг үндсэнээ болгоцсон ингээд явдаг. Ер нь бол энэ талаар ийм компанид ажиллаж байгаараа ажилчид маань ерөнхийдөө бахархдаг. Би бол бас яг тийм чиглэлээр боддог. Тэр талаараа нөгөө
компаниараа нэг юм бахархах сэтгэл төрдөг тийм юм байгаа. За анх нөгөө дулааны тоолоор Монгол улсад оруулж ирэхэд бас хангагч байгууллагуудад цэцэргүүцэл нэлээд тулгарч ирсэн юм билээ. Мэдээж тэр нэг өөрийнх нь өгч байгаа юм одоо хязгаарлалыг бодит хэрэглээг нөгөө тэглэж байгаа юм асуудал байгаа шүү дээ. Тэгээд ирэх нөгөө борлуулалтанд багасж байгаа учраас хангагч байгууллага гэдэг чинь төрийн байгууллага. Төрийн байгууллагаас нэлээд одоо тийм сөрөг юмнууд явагдчихсэн юм байлээ. За одоо ингээд Улаанбаатар хотод бол дулааны тооллоор бол нэлээд сайн одоо туршигдсан одоо хүмүүс авах сонирхолтой болсон ашиг нь ойлгоцсон юм байж байгаа. Орон нутгаар бид нэр бас амдж байна. Орон нутгаар яг өмнөх тэр байдал давтагдж байна. Яагаад гэвэл тэр орон нутгийн тэр хангагч байгууллага гэдэг байгаа тэр одоо ямар газар гэдэг эрчим хүчний тэд нар нь болохоор нөгөө яг дулааны тооллоор тавиад хэрэглээгээр тавиад ирэхээр шууд ингээд хаасан боосон асуудлууд гарч ирж байна. Гэвч тэргүй эрчим хүчний хуулиар одоо дулааны тооллоор тавих ёстой гэсэн байж хат чинь тэрийг бас л одоо хэрэгжүүлэхгүй. Манайхаас одоо сургуулийн Сүхбаатар аймгийн сургуулийн захирал ирээд бүр сайн одоо хуулийн талаар сайн мэдээлэл авсан, хэрэглээний талаар мэдээлэл авсан, тооцоолол авсан, стандартуудыг авсан. Ингээд очиод дулааныхаа тооллорыг тавиад дулааныхаа хэмнэлтээр манайх зээлээр тавих өгч байгаа. Дулааныхаа хэмнэлтээр одоо ингээд танаа төлбөрийг төлчихөө гэд бид нар энийг дэмжиж зээлээр тооллороо явуулсан. Тэгсэн чинь одоо тэдний дулааны тооллорыг маань хүлээж авахгүй байгаа жишээтэй. Гэмчлэнгээр одоо асуудлууд их гардаг. За одоо би нөгөө хөрсний бохирдлын талаар нөгөө төслийн багийн ахлагчаар ажиллаж байгаа. За тэгэхээр энэ талаараа товчхон мэдээлэл өгье. За манайх 13 онд хөрсний бохирдол бууруулах төслийн баг томилогдсон. За энэ баг дотор UBS телевиз бас нэг хэсэг болцоо явж байгаа. За эрүүл мэндийн хүрээлэнгээс бас хүмүүс оролцсон судалгааны мэдээлэлүүд авч ирсэн. За холбооны бүгд найрамдах фирма улсын Bergman Group-ийн төлөөлөл, бизнесийн төлөөлөл байгаа. Мөн бас лабораторийн төлөөлөл, лаборатори тэдний стандартын тийм багыг хариуцсан бас тийм төлөөлөл оролцсон ийм багууд ажилласан. За холбооны бүгд найрамдах фирма улсын Bergman Group-ийн WSB гэх технологи нь 2006 онд Монголд орж ирсэн. За бид нэр 2013 онд гэрээт борлуулагч болсон. За энэ хооронд Монголд одоо хөрсний бохирдол байгаа. Энэс гарах ангижрах дарга зам юу вэ гэж хайж агаад олон технологиуд байсан. За Америкийнх байсан, Германых байсан, Японых байсан. Эндээс бид нэг нэлээд судалгаа хийсэн. Энийн үр дүнд Монголд одоо нутагшаад үнэхээр одоо хүйтэн сэрэн орчинд төсвөртэй байгаад ингээд одоо тодорхой хугацаагаар орхиод сургууль цэцэрлэгүүд бол 100 амарчсан шүү дээ. Тэгээ энэ хугацаагаар орхиод явхад одоо Монголд одоо яг энэ ахуй амьдрал тохирсон ийм технологи юу вэ гэж байгаа бид нэр энэ Bergman Group-ийг сонгож энэ технологиг одоо Монголд нэвтрүүлээд явж байна. Бас нэлээд хэдэн богинохой хугацаанд ихэд бас хөөрхөн нэлээд хэдэн төслүүд дээр ажиллажлаа. Агарын бохирдолтой адилхан хөрсний бохирдол гэдэг байгаа энэ сэдв маань тийм ээ. За агарын бохирдлыг бол бид хүн бүгд харж байна. Гадаа гараад бүгд утаа байна. Утаа хүн бүхэнд ярьж байна. За хөрсний бохирдол гэдэг зүйлээ хөрсөн доор байгаа учраас тэр бол хүн бүхэн бас нэг тийм сайн анзаарч чадахгүй байх шиг байна л да тийм. Тэгэхээр хөрсний бохирдлын түвшин ер нь бас Монгол улсад ялангуяа нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд ер нь ямар хэмжээнд яваад байна. За дэлхийд нөгөө юугаар 7 ч гэсэн явж байгаа шүү дээ. Гэхдээ 12 оны мэдээгээр. Тэгээ одоо бол бүр нэмэгдэж байгаа хөрсний бохирдол нөгөө айргийн тавтал явж байгаа юм тийм үү? Айгуул тавраа орсон байж магадгүй шүү. Тэгээд ер нь хөрсний бохирдол маань ирээдүйд учруулах хор хохирлоор дагаарын бохирдлоос илүү ер нь бол. Тэгээ бид нар бол энийг одоо яаралтай тасан зогсоогдлоор улс одоо хотын захиргааны нэлээд ажлууд судалгаанууд хийгдэж байна. Яамдад судалгаанууд хийгдэж байна. Тэгээд судалгаа хийгэлээдэг. Туршаал үзээд байдаг. Тэгэл ингээд бас нэг бид нэр яамдад дээр санал өгчээсэн та жижиг бага аврын хэмжээнд бол том авар одоо ерөнхий том зөвлөх боломжтой бол бид нар нэлээд том хэмжээний асуудал яригдуулах. Ер нь бол одоо бага аврын ийм зөвлөх байгууламжийн хувьд бол ингээд Монгол нутагшсан аль хэзээний одоо үр дүн харагдсан технологиг бэлэн байж хат чинь дахиад судлаад ингээд асуудал үүсгээл дахиад одоо юу нутагшуулна гэдэг чинь өөр нэлээд тодорхой зардлыг хүлээн шүү дээ. Гэт ийм байгаа юм чинь ингээд нэг юм санал хэлжсэн. Тэгээ ер нь бол барилгын яам бол нэлээд сайн хүлээж авсан. За бид нэр масс руу чиглэсэн бас нэг гэр хорооллын айл өрх рүү чиглэсэн ер нь бол нэг масс руу ер нь бидний нөгөө гол зорилго маань цаагаараа нөгөө хөрсний бохирдол бууруулах гэдэг чинь гол хэрэглээ нь одоо нөгөө гэр хорооллын айлууд байгаа шүү дээ. Тэгэхээр гэр хорооллын айлууд руугаа одоо энэ технологиг яаж нэвтрүүлэх вэ гэдэг дахиад нөгөө үн дээр бид нар хаццсан. За үн бол нөгөө технологиод дагаад үнэтэй байдаг. Тэгээ бид нэр энэ дээр бас нөгөө Bergman Group-тай одоо өнгөрсөн 10 сард ирсэн мөлөө Bergman Group-ч ерөнхийлөгч ирсэн. Тэгээд бид нэр хандсан. Тэгээд бас тодорхой хэмжээгээр үнийг бол одоо масс руу чиглэсэн үед бол
өөр үнэ юу тодорхой хангалттай болгосон юм үнэ үгүй. Та нар бол энэ ажлаа ийм ажлыг эхлүүлж ингэж хаад чинь талархаж чинь гэсэн байдлаар хүлээж авсан. Бид нар бол нэлээд нааштай хүлээж авсан. Тэгэхээр бол одоо бид нар ингээд масс руу чиглэсэн ийм одоо үнийн хувьд харьцангуй буулгаад авчих юм бол технологийн төртөө тэргүүн Монголд нутгсан энэ ойлгомжтой байгаа юм чинь одоо масс руу чиглэхэд одоо бид нэрт хинтээ хандаж ямар ажил зохион байгуулахыг гэсэн ажил үлдчихэж байгаа. Яг нөгөө сая хэлдгээр өвлийн үйлрэлд бол утаатай. За тэгээ хавар болол ирэхээр ер нь хөрсний бохирдол чинь бас нүдэнд харагдаад эхэлдэг шүү дээ. Тэгээ 180 мянган гэр хороол байна гэж бодоход ер нь ойролцоогоор нэг 180 мянган модон жорлон байна гэж тооцоолоо тийм ээ. Тэгэхээр энэ одоо та бүхний яриад байгаа энэ хөрсний бохирдлоос хамгаалах энэ гарц шийдэл ер нь гэр хорооллын айлууд яг одооныхоо байгаа нөхцөлд аваад хэрэглэхэд хэр тохиромжтой юм бэ? Шууд модон жорлон дээр суйрлуулад хэрэглэх боломжтой байдаг юм болов уу? Эсвэл одоо ер нь тэр бүх бүтцээ өөрчлөх хэрэгтэй байдаг юм бол энэ тал дээр. За мэдээч хэрэг нөгөө гэрээсээ гаргасан шугам холоо байж таараа тийм ээ. За гадна талдаа бол нэг 4-2-ын хэмжээтэй газар л байх шаардлагатай. За тэгээд нөгөө процесс маань юм 3 процесс явагддаг. Цэвэрлэх процесс маань, технологи маань. Тэгэхээр тэр 3 процессыг агуулсан юм 3 одоо тусдаа таслахаатай тийм бетонын байгууламж байх шаардлагатай болчиход байна. За яг одоо нэг хям технологиуд юугаар хийж байгаа гэхээр нэг тийм пластик тийм юу савууд байна л да. Ер нь бол нөгөө германчууд чинь нөгөө юмыг дандаа чанаар урт хугацааны гэдэг авч үздэг учраас нөгөө бетонын байгууламж авах хэрэгтэй гэсэн. Тэгээд хамгийн багадаа 50 жил 100 жилийн насжилттай юм технологи байгаа. Тэгээд манай энэ технологийн бас нэг үнэхээр гайхалтай давуу тал нь юу байсан гэхээр нэг их оронч үзэл гэж хэлэх юм уу? Одоо ер нь бол нөгөө Монгол улсын нөгөө гол мөрөн чинь 90% нь Орос руугаар авчдаг юм л шүү дээ. Гадаашаар авчдаг юм л шүү. Ганцхан тэсийн гол ингээд Монголдо эргээд буцаж орж ирдэг гэсэн юм. Тэгэхээр нөгөө газрын гүний усаа монголчууд хэрэглээд байдаг. Газрын гүний ус гэдэг чинь одоо шавхдаг нөөц нь одоо ямар вэ? Хэдэн онд Улаанбаатар усгүй болно гэж яриад байдаг шүү дээ. За энэ технологи маань өөрөө нөгөө гүний усаа тэтгэх ийм зорилт шингээх цэвэршүүлээд тэгээд гүний ус руугаа хөрс рүүгээ шингээх ийм технологи байна. Тэгээ бид нар бас тийсийн багш нар ярьдаг ер нь бол одоо манай Монгол орн шиг гүний усаараа одоо энэ бүх хэрэглээнд тавьжээд тэр байтугай нөгөө юуны цахилгаан станцуудын нөгөө хөргүүрт гүний ус ашиглаж байгаа гэж байгаа. Энэ бол ерөөсөө өстой ботхоос ч амар юм байгаа. Тэгэхээр бол бид нар бол одоо энэ одоо би нэг жижигхэн жишээ аваад үзэл та нэг 100 айлтаа юу гэдэг вэ? 100 айлтаа зүгээр нэг юм орц усны байшин гэдэг. Энэ байшин одоо 5 хүнтэй гэдээ бодоход чинь 500 хүнтэй 500 хүнээс чинь одоо хоногт нэг хүнийхээ 200 литр тооцож байгаа. Тэгэхээр 100 тонн усыг хоногт 100 тонн усыг нөгөө төв цэвэрлэх боломж руугаа буюу илээр одоо ингээд урсж байгаа байхгүй. Тэр 100 тонн усыг бид нэр газрын гүн рүү ингээд шингээж чадах юм бол газрын гүний ус одоо юу өөрөө сэргэх юу нэг айгүй урт хугацаа шаарддаг юм билээ л дээ. Ингээд зүгээр голоор явж байгаа тохиолдол. Тэгэхээр бол ингээ хотхон хороолол манайх бас нэг том төслүүд дээр одоо хотхон хорооллын төслүүд дээр яасан. Тэгээд ер нь бол манай Монголын хөрс бол шингэх чадвартай хөрс юм байна гэж харагдаж байгаа. Тэгэхээр бол энэ технологиор бол үнэхээр одоо баяртай байна да. Тэгэхээр зөвхөн гэр хороол руу чиглэегүй байх юм шүү дээ тийм ээ. Орон сууцны байрнуудаас суйрлуулах боломжтой. Хотхон хороол бол нийтдээ 5-аас 50000 хүн хүртэлх хүчин чадалтай юм суйрлах боломж байна. Тэгэхээр нэг бүгднгийн ингээд хурааж аваад нэг газар руу цэвэрлэх рүү очиад цутгадаг биш. Тэр байшин тэд ороод цэвэрлээд буцаагаад гаргацдаг. Уултаа ачаалахгүй бол. Тэгэл тэр чинь зундаа ногоон байгууламж ногоор улж штэ ер нь. Ногоон байгууламжтай ашиглах хэрэгтэй байна. Яг үүнтэй холбоотой бичлэг видеонд л танад ирэх байдаг шүү дээ. Тийм яг Герман айл бол хажуудалтаа цэвэрлэх байгууламжтай. Нэг хоёр асаа. Гэхдээ тэр айл бол одоо хотод амьдраад байгаа шүү дээ. Гэсэн мөртлөө цэвэрлэх байгууламжтай. Тэр гарч байгаа ус нь хажуудалтаа зүлгээ ослаад ингэ байж ирсэн тийм яг тийм видео бол хийгээд ирчихсэн. Тэр нь бол ямар ч үнэр гарахгүй яг ингээл үүдэ онголго бүр үүдэн дээр тавьсан байгаа шүү дээ зөвлөг дээр тийм. Тэгэл ямар ч үнэр гардгүй юм технологи. Одоо ч ер нь дэлхийд дахин төвлөрсөн системээс ер нь бол одоо шилжээд бие даасан систем орж ийн л та. Төвлөрсөн гэдэг маань өөрөө нөгөө дундын болоод яг хин хариуцах одоо маш их өргүү зардал авчирдаг. Тэгэхээр ер нь бол айл өрх за хотхон хороолоод бүгд ер нь тийм бие даасан системтэй болохыг ингэж зорж байна. Тэгээд манай компанийн хувьд бол мэдээж агаарын болон хөрсний бохирдлын эсрэг хамгийн сүүлийн үеийн дэвштэй технологиг дэлхийн шалгарсан юм фирмүүдээс Монгол улсад нэвтрүүлж байгааг хэлсэн тийм. Тэгэхээр агаарын бохирдол руу буцаад эргээд оръё л доо. Бидний хамгийн эмзэглэж байгаа нэг асуудал гэвэл өнөөдөр
утаа агаарын бохирдол гэхээр заавал нийслэл хотод ярихдаггүй. Энэ хөдөө орон нутг руу аль хэдийн орчиж. Одоо нэг жишээ дуртахад Дорнод аймагаас ихэд аймгийн төвийн айл халаалт гэрээ халаахын тулд хотоос нүүрсээ зөөж байна. Тэгээ энэ маань өөрөө нөгөө утаа ахаал хөдөө орон нутгад үүсэж эхэллээ л дээ. Тэгэхээр бид бүхэн нөгөө нийслэл хот одоо нийслэл хотоо утаанаас аврыг гэж ярьж байгаа хооронд нөгөө хөдөө орон нутг маань аль хэдийн бас утаатай ангиж болж байна. Нүүрстэд эхэллээ тий. Тэгэхээр яаралтай энэ оновчтой энэ шүндлэн хадгалагч за одоо энэ дэвшлэг технологи гэдэг нэвтрүүлэх бүр зайлшгүй шаардлага тулгараад байгаа байхгүй юу? Тулгарч байна тий. Тэгэхээр энэ төлөвлөсөн системд холбогдоогүй амны орон сууц энэ гөрөр орлын айлуудын дараагийн нэг асуудал бол халуун усны асуудал гэдэг юм. Тэ та бүхэн мэдж байгаа бүгд тэ халаалтаа шийдчихлээ. За цэвэрлэх байгууллагаа шийдчихлээ. Одоо халуун ус яах вэ тэ? Халуун усны муу айдалд маш олон төрөл байдаг. За манай одоо түнш Stable Electron фирмийн бас гол бүтээгдэхүүн бол энэ халаалтын хамгийн оновчтой шийдэл дулааны ноцоос буюу heat pump гэдэг төхөөрөмж байгаа. За энэний тухай товч ярих юм бол энэ маань өөрөө яг хөрөгчтэй адилхан хэмжээтэй, хөрөгчтэй адилхан үнэтэй. За хамгийн гол давуу тал нь сэргээгт эрчим хүч. Буюу одоо өнөөдрийн энэ танхимд байгаа энэ агаарын дулааныг ашиглаад л ерөөсөө халуус үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр яг ажиллах зарчмын хувьд арай өөрөөр хэлэх юм бол за нэг тухайн айлын гисд 25 хэмжээний дулаан байлаа гэхэд тухайн тоног төхөөрөмж маань 25 хэмжээний дулааныг өөртөө агуулад буцаад 15 болоо гаргачих байгаа байхгүй юу? Өөрөөрөө ингэж дамжуулаад. Тэгэхдээ тэр дүүлж байгаа 10 хэмжээний дулааныг ашиглаад халуус гаргачих байгаа. Тэгэхээр энэ бол сэргээгт эрчим хүч ашиглаж байгаа гэдэг утгаараа сарын цахилгааны зардал бол мэдэгдэхгүй шахав маш бага. Ийм. Тэгээд тухайн айлын ерөөсө хэрэгцээний халуусыг бүхэлд нь хангачиж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол өнөөдөр яригдж байгаа сэргээгт эрчим хүчний маш том оновчтой шийдэл. Энэ дэлхийд танигдсан энэ оновчтой хамгийн үр ашигтай гэдэг нь үнэхээр батлагдсан юм шалгарсан бүтээгдэхүүн байгаа. Heat pump, дулааны ноцоос гэдэг. Энийг манайх Ultrasonic компани Монгол улсад бас айлуудад нэвтрүүлээд ингээд туршаад ингээд үзэхэд хэрэглэгчдэд маш сэтгэл ханамж хамгийн маш өндөр хангалттай. 65 градус лөө. Тий, 65 градус хүртэл босыг халааж байгаа хгүй юу? Үзэх юм бол нэг юм хувийн байшин барьж байгаа. За ер нь гэр оронд нэг удаан хугацаанд хэрэгжилчихээ бүр тийм ээ. Тэр барьж байгаа байшингаа дараагийн одоо өөргөөч хүүхдтэй ч гэсэн ингээд одоо үлдээчих юм юмтай гайвуухан шиг юм барьчих гэсэн бас үзэгчд маань байвал яг Ultrasonic компанид очиод үзүүлээс маш олон төрлийн бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Ус цэвэршүүлэгч, загшин зур усалаагч гэдэг тийм ээ. Эсвэл бүхэн шийдэл бол тэнд ороод ирчихсэн ингэ байж байгаа. Хайж явах шаардлага байхгүй гэж бас хэлж болох юм тий. Тий. Тэгээд зүгээр нэг бас энд нэг зүйлийг онцлмоор байна л да. Нөгөө монголчуудын хувьд нөгөө яг одоо цагийн хэмнэлт чухал уу, ирээдүйн цагийн хэмнэлт одоо чухал уу, аль нь том бэ гэдэг асуудал. Тэгээд нөгөө хэд хямдхан юмнууд ингээд одоо яваад байгаа тэр энэ нэг туушрал нь яг нэг зах зээлээс одоо хараад бас байдлыг одоо бүрдүүлэх гол юм одоо нөхцөл нь болоод байдаг гэдэг. Тэгэхээр зэрэг юу гэдгийг Ultrasonic компани тухайд одоо оруулж ирж байгаа бүтээгдэхүүн үйлчлэг бол ирээдүйн хэмнэлтэнд тийм ээ илүү том тийм ээ илүү удаан хэрэглэх үе хоожтой одоо хойч үедээ өвлүүлэн үлдэх ийм бас боломжтой урт насжилттай юм технологиуд байдаг тийм энэ талаар тэгээд одоо за мэдээж хямрал болж байна. Тэгэхээр зэрэг бол яг одоо шууд бэлэн мөнгө төлөөд одоо хөдөлтөд авчихаас хэрэглэгч төдийлөн цөөхөн байгаа байх л та тийм ээ. Тийм болохоор нөгөө банкны зээлэнд хамрагдах боломж болцоод над дээр хэр байна энэ талаараас. Банкны зээл хаан банкны лизинг хаан банктай гэрээ хийсэн байгаа. Хаан банкны лизингийн үйлчлэгээр бусад цахилгаан байгууллагууд авдагтай адилханаар л дээрсэж маргааж болж байгаа. За бас юу хотын захиргаатай хамтраад өмнө нь ярьжсэн юм а. Хотын захиргаатай хамтраад бас тодорхой шалгуураар тодорхой нэг хэсэг одоо нэг бүсчилсэн айлуудыг хамруулсан тийм төлбөрийн бас тодорхой нөхцөлтэй тийм ажлууд яригдчихсэн юм байгаа. За бид нар лөө Баян зүрх дүүргийн 2 хороо хандсан юм а. Өөрөөсөө ингээд зөвхөн тэр нэг хэсэг бүлэг үүссэн. Бүлгэм үүссэн. За бүлгэм нь одоо ингээд дундаасаа ингээд газраа гаргаад тэгээд яг энэ талбай дээр танаа цэвэрлэх боломжийг тавья гэдэг ийм асуудал тавиад манайх дээр бид нар тэднийх дээр очиж сургалт хийсэн. Манайх ч одоо тэд нар өөрсдөө манай компани дээр ирж үзсэн. Тэгээд ингэсэн чинь үнэхээр яалтчгүй нөгөө хотын захиргаатай зөвшөлдсөх асуудал гарч ирд юм бэл.
Одоо бид нэр иргэд хүсээд байгаа, бид нэр өгөх гээд байгаа ч гэсэн дунд нь заавал тийм зохицуултын тийм юм байх шаардлагатай мэл. Тэгэхээр ер нь бол энэ ганцхан одоо компани ажил биш, иргэний ажил биш, нийтийг хамарсан юм ажил байх хамаа л гэж ойлгоод байгаа. Нөгөө агаар хөрс гэдэг маань өөрөө нийтийн өмч учраас бас нэг төр оролцоо тийм ээ дунд нь дэмжиж өгөө зохицуулалт хийгээд байвал ирээдүйд цаашлаад маш бага өртгөр бид нэр одоо агаарын бохирдлыг яаж бууруулах вэ гэдэг олон тэрбум төгрөгийг утаагүй зоохонд зарцууллаа шүү дээ. Тэгэхээр одоо бас үр дүнгээ өргөсөн нь хэр байгаа вэ? Тийм учраас дараагийнхаа мөнгийг бас их үр дүнтэй зүйлд зарцуулвал тий. Бас нэг банкуудын холбоо нэг доктортой хөгжлийн санхүүжилт гэж яриад байгаа сүүлийн үед бол тэр ногоон хөгжлийн бодлого дотор орцсон явж байгаа. Тэгээд доктортой хөгжлийн санхүүжилт дотор ногоон зээлийн шугам гэж яригдчихэж байгаа. Ер нь бол тэр айгүй сайхан юм болж байгаа шиг байлаа. Тэр нь одоо яг бол өвдөж эхлэегүй байгаа мэлээ. Судалгаандаа явж гинөө яаж. Тэгээд ногоон зээлийн бодлого дотор бол одоо тодорхой хөнгөлөлттэй зээл урт хугацааны хөнгөлөлттэй одоо орон сууцны 8% зээлтэй адилхан би хүүгийн нэг 5%-гээ сонсож шиг болсон. Тэгээ урт хугацааны ийм богино хүү багтай ийм нөхцлөө бас хангаад өгөх юм бол иргэд бас судалтай авах сонирхолтой байдаг. Тийм тэгэхээр таныг бас өмнө хэлсэн нөгөө нэг хэмнэлттэй яг эдийн засгийн хүнд хэцүү цаг үед хүмүүс бүгд хэмнэлт хийх хүсэж байгаа шүү дээ. Хэмнэлтэн дуруу хэм байх хэрэгтэй бүгд хэмнэлт хийх хүсэж байгаа. Гэхдээ яг хэмнэлтээ оновчтой хийж гэнэ гэдэг бол хамгийн том асуудал. Өнөөдрийн хувьд энэ хямдхан байна. Энэ тоног төхөөрөмжийг худалдаад авчлаа. Тэгтэл тэр маань өөрөө нэг үйлрэлт хийсгүү те. Нэг үйлрэл за тэслээ гэж бодоход нэг үйлрэлийн дараа та ахаал худалдаа авалт юм. Тэгэхээр энэ бол яг урт хугацааны хувьд энэ бол хэмнэлт мөн үү те. Тэгээ манад хандж байгаа хэрэглэгчдийн дийлэнх хувь нь ерөнхийдөө нэг шатчихсан те. Хямд технологи сонгочоод хаширсан хүмүүс байдаг. Энэ бол бас харамсалтай байхгүй. Энэ хүмүүс бол эхнээсээ л ерөөсөө яг чанартай бүтээгдэхүүнийг сонгоод явцсан бол тэр хүнд ямар ч нэмэлт зардал гарахгүй. Энэ дэвшлэлт технологи яг ерөөсөө 3 одоо дэвшлэлт ногоон технологиг ерөөсөө 3 л зүйлээр тодорхойлж болж байгаа. Нэгдүгээр байгаль орчин дээлтэй, хоёрдугаар эрчим хүчний хэмнэлттэй, за гуравдугаар эдийн засгийн хувьд үр ашигтай. Одоо дан ганц чанар гэхээсээ илүү нөгөө хүний оролцоог хөнгөвчлсөн. За дээрэс нь хамгийн гол нь ашиглалтын зардал буюу урсгал зардал маш багатай. Нэг тавьчихсан байгаа. Нэг тавьчихсан зардал гэдгээрээ эргээд хэмнэлт өгж байгаа шүү дээ. Анхны одоо юу гэдэг нөхөө анхны хөрөнгө оруулалт гэдэг чинь тийм анх авах зардал бол мэдээж өндөр. Гэхдээ урт хугацааны хувьд бол хэмнэлт эргээд хэмнэлт өгөө явждаг. Энэ бол ерөөсөө сэтгэлгээний асуудал байгаа байхгүй юу? Хэмнэлтийг өнөөдрөөр биш урт хугацаанд харъя. За дээрэс нь энэ барилгын дэд үтцийн тоног төхөөрөмж гэдэг чинь нөгөө одоо хувцастай адилхан биш шүү дээ. Энэ чинь бүр урт хугацаанд ашиглах ёстой ийм төрлийн бүтээгдэхүүнүүд. Тэгэхээр хүн болгон аль болох оновчтой хэмнэлт их хэрэгтэй ийм одоо шаардлага байна. Сэтгэлгээнээс гадна бас үнэхээр төлбөрийн чадвар байт юм лээ л дээ. Үнэхээр хүн тийм чанартай юмыг авъя гэсэн бодол байдаг. Сэтгэл байдаг тийм ээ. Байдаг. Тэгээ байгаа байхгүй хүмүүс биднэрээ хандаад байдаг. Ирээл тэгэл үнийн асуудал төр юм. Тэгэхээр үнэн дээр бол одоо бас бид нар ч гэсэн ингээд хөрөгчих юмсан ард иргэд рүү хөрөгчих юмсан гэж бодоод байгаа байхгүй. За бид нар манай захирал дээр тэр ашиг машгаа болоод одоо яг ийм чиглэсэн одоо нэг тодорхой зорилттой ийм юм байх юм бол ашиг машиг гэхгүйгээр зүгээр хооронд нь уяадаг чи холбоодог чи гэж байдаг. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг үнийн хувь зохицуулалтын дээр яалтчгүй түрүү нэлэрсэн юм ярих гад нөгөө гайл импортын татвар ажиллуулчмаар байна. Боломжтой зээл болгочмаар байна. Ядаж нэг үн хямдрах шүү дээ. Тийм үн хямдрах боломжтой мэлээ. Болохоор байлаа. Ер нь бол бид нэр харсан бас нэг арайч хятад юу юм. Гэхдээ ер нь бол үн бол арай жоохон хангалттай боломжтой байгаагаас хямдах болох юм. За тэгээд бид бүхний өнөөдөр ярилцах цаг бол яг энэ төрөд өндөрлөж байна. Тэгээд дараад бас бид бүхэн дахин олон цоврал нэвтрүүлгээр одоо үзэгчдэд үргэлжлүүлэн мэдээлэл хүргэх байх. Кофе, чай нэвтрүүлэгт бас дахин ультрасоник компани маань оролцох байхаа гэж бодож байна. Тэгээд бид бүхэн бас үзэгчд маань гайхчихж магадгүй энэ одоо шинэ технологи юм бол анхудаа нэвтэрж байгаа болов уу тийм. Энэ бол бас аль хэдийн Монголд орж ирээд Монголын томоохон аж ахуйн нэгж одоо байгууллагаас хэрэглээд үр дүнгийн үзчихсэн ийм одоо бүтээгдэхүүн дэвшлэлтийн технологи шийдлийн тухай өнөөдөр бас бид хүн ярилцж байгаа юм шүү гэдгийг онцлоо тийм ээ. Түүний нэгэн жишээ бол одоо Эрдэнэтийн бас аж ахуйн байрлал нөгөө сэлэнг амралт жуулчны бааз бол тод томрон жишээ байгаа шүү тийм ээ. Бүх шийдэл тэнд зогцоороо байж байгаа. Ач үр дүнг нь үзэж байгаа тийм ээ. Одоо цэвэршүүлс усын хүртэл нөгөө байгалийн ан амтг хүртэл уугаад байж байгааг бид харсан тийм ээ. Тэгэхээр зэрэг нь бол яалтчгүй нөхөр бас одоо хүн дээлтэй байгаль орчин дээлтэй ийм одоо шилдэг технологийн тухаас ярьж байгаа юм шүү. Тэгээ та бүхэн дэлгэнгүй мэдээллийг бас дэлгэцэн доор харж байгаа утаснаас одоо залгаад тодруулаарай гэж одоо хэлэх байна. За тэгэхээр өнөөдөр амралтын өдөр бас цаг зав гарган студид маань хүрэлцэн ирсэн. Та хоёртаа маш их баярлалаа.
эрүүл мэндтэй, ээлтэй, за нийгэмдээ ээлтэй, экологид ээлтэй сайхан бүтээгдэхүүнийг бас танилцуулсан баярлалаа. Олон үзэгчдэд маань шин сэтэл төрсэн болов уу гэж бодож байна. Тэгээ та бүхнийхээ ажилд өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Манайхаас эрхлэн гаргадаг ТV Zone сэтгүүлийн шинэ дугаарыг бас бэлэг болгон өгч байна. За баярлалаа. Өглөө эртлээрч кофе зоосонд баярлалаа. За бид нэрийг бас урьж хүлээж авч бас нийгэм рүү хандсан юм хэрэгтэй мэдээллийг дамжуулж одоо гүүр болж өгсөн та нартай бас их баярлалаа. Ингээд та бүхэндээ одоо ирж байгаа шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн бидний хүссэн болгон биелсэн одоо Улаанбаатар хотод агаарын болон хөрсний бохирдлоос багцлал ангирсан юм сайхан он жил болоосаа гэж хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа эрхэм үзэгчдээ. Тэгэхээр кофе цай ярилцлагын нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар за Ультрасоник компани менежер төслийн зохицуулагч нар оролцлоо. Тэгэхээр үзэгч та бүхэн нэвтрүүлэг сонирхолтой байсан гэдэгт итгэлтэй байна. За тун удахгүй бид шин зочдтойгоор үзэгч та бүхэнтэйгээ эргэн уулзахолно түр баяртай. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Шотландын Бродис цай. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Италийн Segafredo Zanetti кофе.